За сайн мэцхан уу? Намайг Болт Эрдэнэ гэдэг. Би улсын хүүхэд залуучуудын театрт жүжигчин мэргэжлэр ажилладаг. За тэгэхээр би өнөөдөр та нарт гендерийн тэгш эрхийн талаар бас нэг зүйлийг ярих гэсэн. Энэ юу вэ гэхээр гендерийн тэгш эрх гэдэг нь бас зөвхөн эмэгтэйчүүд дээр ажилдаг тий хамааралтай зүйл бол бас биш. Энэ тухайн нийгмийн хөгжил, ирээдүйд бас маш шударга ёстой холбоотой болоод ирдэг. Тэгээд тэгш орчинд өссөн хүүхэд илүү өөртөө итгэлтэй байдаг. Тэгэд тэгш боломжтой нийгэмд өссөн хүүхэд яг тэрнийхээ хэрээр илүү хүчрхэг болдог, өөртөө итгэлтэй. Бид өнөөдрийнхөө хандлагыг хэрвээ өөрчлөх юм бол маргааш илүү гэрэлтэй болох болно. Тийм болохоор ижил эрх, ижил боломж, ижил хүндлэл. Баярлалаа. Баяртай. Сайн бацгаана уу? Улсын хүүхэд залуучуудын театрын жүжигчин Тэгшээ байна. За залуучууд бидний донд, нийгмийн донд маш анхаарал тавих ёстой нэгэн сэдэв бол гендерийн тэгш эрх юм. За гендерийн тэгш эрх гэдэг нь хин нэгэн хоцрохгүй байх тухай ойлголт, хин нэгнийг давуулан хүндлэхгүй байх тухай ойлголт юм. За бид тэгш эрхийг баримтлахдаа хин нэгнийг хүйсээр нь биш зөвхөн яг тэр зүйлд зориулж буй хичээл зүтгэлээр нь дүгнэх ёстой байдаг. Тэгш эрхийн нийгэмд өсөж байгаа залуучууд шударга нийгмийг бүтээж чаддаг. За тэгэхээр та бүхэнд бүгдээрэнд нь амжилт хүсье. Баярлалаа. Сайн бацгаана уу? Би улсын хүүхэд залуучуудын театрын жүжигчин Өлзийн Наран байна. Та бүхэнд гендерийн тэгш эрхийн тухай багахан мэдээлэл хүргэх гэсэн. Эрэгтэй, эмэгтэй, охид хөвгүүд бид бүгдээрээ ижилхэн үнэтэй, ижилхэн эрэгтэй, ижилхэн хүсэл мөрөөдөлтэй байдаг. Гендерийн тэгш эрх гэдэг нь нэгийг нөгөөгөөс давуулах биш, харин ижилхэн хамгаалалт, ижилхэн хүндлэл, ижилхэн боломжийг олгохыг хэлдэг. Охид боловсрал эзэмших эрхтэй, харин хөвгүүд мэдрэмжээ нуухгүй илэрхийлэх эрхтэй. Хүн бүр ялгуурлан гадуурхалгүй амьдралд амьдрах эрхтэй. Бүгдээрэнд нь амжилт хүсье. Баяртай.